Сайн уу, та нартай шинэхэн өглөөний мэнд хүргэе. За өнөөдөр нойрны байн төгсгөлийн хичээл та нартай хүргэж байна. За тэгээд асуултаар бас асуусан байсан тийм ээ. За эдгээр аргуудыг хэрэглээд нойрныхоо бас хэмнэлийг ингээ өөрчлөх гэж хичээсэн боловч бас болохгүй байна. Өөр нойрыг маань дэмжих аргууд байна уу гэж асуусан байсан. Мэдээж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр та нартай нойрыг дэмждэг аргуудыг хуваалцах байна. За энэ бид нар шөнө унтж байхдаа арслаараа дамжуулан 0.5 литр усыг одоо гадагшлуулж идэх гэдгийг усны хичээлдээр та нар маань үтсэн байгаа тийм. Тэгэхээр энэ маань нойронд маань бас маш чухал нөлөөтэй байдаг. Яагаад вэ гэхээр өдөрт одоо энэ унтж байх үед бидний одоо доор унтж байгаа зүйлс маань агаар нэвтрүүлдэг байна уу үгүй юу гэдгээс хамааран бидний нойрны чанар шууд хамаардаг байгаа. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь бид нар шөнө унтж байгаа хавцад даавар ялгарах тий. За арьсаар минь бохирдол маань гадагшилж явах үед хэрвээ гарч байгаа бохирдол маань агаарын солилцоонд ороод цаашаа нэвчихгүй байх юм бол буцаад бие рүүгээ одоо хүүт оргиулаад нэвчээд идэг. Тэгэхээр тэр үед бид нэр одоо бие маань таагүй оргиод нойрноос сэрэх бололцоод байдаг. Тийм учраас одоо жишээ нь бидний матрас ор маань ингээд доогуур зайтай байдаг шүү дээ тий. Пунш ч гэсэн ингээд доогуур ингээ хоорондоо зайтай агаар нэвтрэх солилцоотой байдаг маань тийм учиртай байгаа. За тэгээд матрасан дээр тавьж байгаа одоо дэвсгэр гуц маань цэвэр даавн одоо агаар нэвтрдэг байх нь бас маш чухал. За бид нар бас урд нь та нартай хуваалцажсэн те бид нар матрасан дээрээ манай гэр бүлийн хувьд одоо жишээ матрасан дээр эсгий гуц тавьж унтдаг. Яагаад вэ гэхээр эсгий гэдэг материал маань чигийг нэвтрүүлээд агаарын солилцоо оруулах боловч мөн бас дээрээс нь юу яд байдаг. Одоо буцаад биендээ чи хөвдөггүй тийм материал байгаа. Яагаад гэхээр та нар хэрвээ одоо хоныг харж исэн бол маш ширүүн бороотой үед хон дээр бороо ороод гадна талаас нь чихтэй харагдаад байгаа боловч нөгөө юу ноос нь дотогшоогоо чигийг нэвтрүүлдэг учраас арьс нь хуурай гараад байгаа гэдэг. Тэгэхээр энэ эсхий гэдэг материал маань өөрөө агаарын солилцоо маш одоо сайн байлгадаг хэрнээ чигийг буцаагаад арьс руу өгдөг маш чухал материал байгаа. Тэгэхээр эсхий гуц ер нь бол гадаад байгаа хүмүүс маань ч гэсэн Монголоос захиад эсхий гуц нэр унтах нь маш чухал байх нэ. Үүс гэж байгаа тийм англиар. За мөн унтж байгаа матрасаа ялангуяа орон дээр унтдаг бол матрасаа бас ариутгаж явах хэрэгтэй. Матрас маань бид нэр биенээ шүн алга 0.5 литр ус ингэ гарч ингэ төсөөлдөө. Гарахаар яадаг вэ гэхээр чихтэй болгох тийм үү матрасыг. Тэгэхээр чихтэй газар нөгөө нэг молд буюу одоо хөг зүүсэх магадлал хамгийн өндөр байдаг. Тийм учраас матрасыг заавал ариутгаж авах нь эргээд унтж явах үедээ бид нэр одоо хүн нойрондоо орох. За тэгээд бие маань өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийхэд маань дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр матрасыг яаж ариутгах вэ гэхээр маш амархан. Ер нь бол улиралтай нэг удаа, за бүр болохгүй жилдээ нэг 2 удаа нар салхинд өдөржингөө байлгачих хэрэгтэй ерөөсөө. Ил гэсэн наранд те ерөөс байгалийн ариутгагч гэж нэрлэдэг нар за дээрээс нь салхи байна. Энэ хоёр маань ерөөсөө бүх зүйлийг ариутгаж чаддаг. Тийм учраас хүн ч гэсэн ер нь өөрөө гадаа байх, салхинд байх, наранд байх тусмаа бие маань өөрөө өөрийгөө бас ариутгаж яадаг. Тийм учраас матрасаа тэгж өдөржингөө гадаа наранд те салхинд байлгаж ариутгаж байх хэрэгтэй байх нэ. Хүүхдүүдийнхээ гуц матрасыг ч гэсэн ингэж ариутгаж явах нь маш чухал байдаг. За тэгэхээр эдгээр зүйлс дээр анхаарснараа бид бас нойрныхоо чанарыг яах нь сайжруулж болох юм. За дараагийн нэг зүйлс нь болохоор усны чимээ сонсох. За яагаад усны чимээ одоо та нар маань юу яаж байгаа штэ голын хөвөөнд ингээд унтахаар хорчгонж байгаа юм усны чимээ сонсохоор тарих ямардаг гинрээ гэдээ ер нь сонсч ирсэн багтай бүгдээрээ. Тэр маань ямар учиртай вэ гэхээр бидний одоо энэ тархинаас гарч байгаа яг унтж явах үеийн үйлдэл нь дельта вейв гэж байдаг байхгүй юу? Одоо дельта тийм юм долгион гэсэн үг. Тийм долгион гардаг. Гэтэл тэр долгион нь усны чимээтэй маш ойролцоо түвшний тийм аваа байж байдаг. Тийм учраас баг зэргийн тийм усны чимээ бас борооны чимээ ч юм уу ингээд сонсохоор бидний тарих тайвширдаг шүү дээ. Тэр нь яаж байгаа гэхээр бид нарыг нэг унтах үеийн үйлдэлтэй төстэй байгаа учраас усны чимээ сонсохоор хүн тайвширдаг байх нэ. Тэгэхээр усны чимээ сонсож явж гин. За эсвэл гой голын хөвөөгөөр те боломж гарвал байгальтаа сайхан зугааж салхилдаг байх хэрэгтэй байх нь. За дараагийн нэг нойрыг дэмждэг арга маань болохоор халуун баананд хэвтэх. За халуун баананд хэвтэх нь та нартай сургалт хийснээс хойш бас нэг хуваалцаад байгаа тий 20-30 минут чадвал жанс давс хийж агаад гой байгалийн давс хийж агаад усанд хэвтээд байгаараа гэдэг маань нэгдүгээр болохоор бидний арьсаар одоо дамжаад
hydrotherapy буюу усын эмчилгээ болж идэг. За усын эмчилгээ гэдэг нь юу вэ гэхээр арьсанд ус хүрлцээд за бүлээн ус хүрлцснээр бидний одоо суцыг тэлээд доогор нь урсж байгаа цусны урсгалыг сайжруулдаг гэсэн үг. Тэгэхээр цусны урсгал сайжирснараа булчин сулраад бидний бие унтахад одоо амархад бие минь бэлтгэгддэг гэсэн үг. Тэгэхээр унтахын өмнө ер нь нэг 20 минут 10 минут баанд хөвтөх гэдэг бол ерөөсөө таныг залуужуулах. За тэгээд нөгөө нойр унтчих үед биднэрт ялгардаг даавруудыг мань нэмэгдүүлэхэд маш сайн одоо тусалдаг. Тэгээд та нараа мэдэж авсан ш нөгөө гэрлээ бүдгөрүүлэх хэрэгтэй байдаг учраас унтахын өмнө баанд хөвтж байгаа боочгүй лаач юм уу те бүдэг гэрэлд бас гоё баанд хөвтхийг хичээгээрээ. Ер нь Японд одоо чинь Япон улс маань ч гэсэн өндөр наслалтаараа ер нь дэлхийд хэрэгүүлдэг улс шүү дээ. Тэгээд Японд очих та нар минь харж байсан байх. Ер нь айлууд нь орой ингээд нөхрөө ажлаас нь ирэхэд халуун баанд ус төрөгцсөн байж идэг. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө ажлын ачаалаа тайлаад сайхан унтахад нь бас тусалдаг. Баан байхгүй хүмүүс мэн шүршүртэй ч юм уу тий. Бас баангүй хүмүүс байж болно. Тэгэх юм бол та нар маань хөлөө нэг 10-аас 20 минут бүлээн усанд дүрэхэд бас яг адилхан үйлчлэг үзүүлнэ. Яг тэгэхээр бидний хөлийн ууланд маш олон мэдрэлийн цэг байж байдаг. Дээрээс нь хөлийн уул нөгөө бидний одоо хамгийн доор байгаа цэг учраас халуун ус ингээд одоо халуун бүлээн гоё давстаа усанд хийхээр цусны эргэлт мэт тэр чигтээ биеэр 2 минутын дотор ингээд дамжаад цусны урсгал мэт хурцна гэсэн үг. Тэгэхээр хөлөө бас 10-аас 20 минут заавал баан твтгүүгээр тэгж дүрж яах нь бидний нойрны чанарыг сайжруулахад маш сайн тусалдаг байх нэ. За дараагийн нэг зүйл нь болохоор халуун буцсан ус ууж болно унтахынхаа өмнө. За яагаад халуун буцсан ус гэж байгаа вэ гэхээр бид нар сая гаднаасаа тий арьсаараа дамжуулан одоо баан твтгэхэд цусны урсгалыг сайжруулаад бочин сулдаг гэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан халуун буцсан ус маань дотроос нь бид нарыг бас халааш дулааж цулахад тусалдаг. За нөгөө талдаа яадаг вэ гэхээр хүн халуун зүйлийг хурдан ууж чаддгүй. Хурдан ууж чаддгүй халуун зүйлийг оочж уудаг тийм ээ. Тэгэхээр оочж ууж байхдаа бидний амьсгал удаашрч идэг. Одоо нэг асны хүн яарч биш одоо ингээд аажуухан хийж байгаа үйлдэл учраас тэрийгээ дагаад амьсгалын хурд маань удаашраа. Тэгэхээр аяанда бие минь бас тайвширч идэг. Тэгэхээр халуун зүйл одоо гоё лимонтой цай ч юм уу те. Монголчуудын хувьд ерөнхийдөө нөгөө арай унтахынхаа өмнө халуун зүйл одоо лимонтой ус уух нь өглөө уухаас илүү байдаг. Яагаад вэ гэхээр хотоодны хүчил харьцан өндөртэй хүмүүс гэж үздэг учраас нөгөө мах заддаг учраас лимоныг их хөвчлэн өдөөс хойш арайда хэрэглүүл зүгээр гэдэг. Тэгэхээр та нар маань гоё арай халуун зүгээр бас ус цай баг зэрэг уугаад унтаж бас болох нэ. За тэгээд эдгээрийг хэрэглээд хэрвээ таны нойр үнэхээр хөрөхгүй байх юм бол хоёр шалтгаантай. Нэг нь болохоор сэтгэл санаа буюу одоо йога гэх шиг дараа 7 хоногийн орох хичээл дээр илүү дэлгэрэнгүй одоо яригдана. Кортизол буюу стрессийн даавар ялгарсантай холбоотойгоор бидний бие маань өөрийгөө унтуулдаггүй. Тэгэхээр тийм нөлөө байж болно. Тэгэхээр дараа 7 хоногийн хичээл дээр илүү сайн анхааралтай сонсороо. Мэдээж сэтгэл санаа гэдэг бол бидний эрүүл мэндийн нөгөө дөрвөн хүчин зүйлийн маань нэгдүгээр дагаад байгаа шүү дээ. Яагаад вэ гэхээр дааврын системийг маань удирддаг учраас. За хоёр дахь шалтгаан нь болохоор эмийн хамааралтай гэж болно. Бидний бие хэрвээ өөрийнхөө одоо дааврыг ашиглахгүйгээр гаднаас ямар нэгэн зүйл оруулаад ирэх юм бол биед маань илүүдж ингэж үзээд өөрийнхөө одоо даавар ялгаруулах процесс зогсоочдөг байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс бас мелатонин гэдэг даавар уудаг шүү дээ, тий. Тэгэхээр унтахын тулд тэгэхээр олон жил хэрвээ та хэсэг хугацаанд мелатонин даавар уугаад ингээд унтаас урчихсан бол бие маань өөрийнхөө мелатонин ялгаруулах чадварыг түр зогсооцсон байдаг. Тийм учраас буцаад нойрны хэмнэлтэд эмгүүгээр ороход маш хэцүү одоо эмний дасал болчихсон гэсэн. Тэгэхээр мэдээж гэхдээ бидний биеийн хугацаа хэрэгтэй тийм үү. Нойрны хэмнэлээр бид нэр хэр удаан ингэж автаж, хэр удаан хугацаа одоо оролдоо ч юм уу телевизээр үзээд ажлаа хийгээд 12 хүртэл унтдаг байсан бол төдий чинийгээрээ бид нэр биендээ өөрийн одоо дотоод төр системээ одоо идэвхжүүлэхэд нь туслах хугацаа болов хэрэгтэй. Тийм учраас манай сургууль 30 хоног явдаг тийм ээ. Тэгэхээр хамгийн багадаа хүн зуршил хэвшлээ буцаагаад олж авахд 28 өдөр буюу 4-7 хоног хэрэгтэй байдаг. Тийм учраас ямар ч байсан энэ хичээл дээр үтсэн зүйлсийг 28 өдөр дор хаяж хийгээд үзээрэй. Тэгэхэд таны нойр бол бүр баттай сайжирнаа. Ер нь манай сургуультанд сууж байгаа орд хүмүүсийн туршлагаас харахад 9 сарын дотор нойрных нь хэмнэлт нь буцаад хэмнэлтэд орчихдаг байгаа. За тэгээ дараагийн нэг мэдээж нойрны маань туслах зүйл маань болохоор дасгал хөдөлгөөн. За дасгал хөдөлгөөн бол угаасаа ойлгомжтой бидний биений бүхий л хэсэгт нөлөөдөө. За тэгээ дасгалын хичээлээр та нар маань маш сайн утсан.
Тэгээд ерөнхийдөө нойрыг бас дэмжихэд йогийн дасгалууд маш сайн тусалдаг. Яагаад гэхээр нойр гэдэг нь бидний бие нөгөө тайвширсан үедээ илүү сайн унтдаг учраас йогийн дасгалууд нөгөө амьсгалыг ингэж чөлөөтөө удаан болгож ингэж амьсгалын дасгалтаа хамт хийж идэг учраас йогийн дасгалууд, амьсгалын дасгалууд бид нарыг унтахад бас маш сайн тусалдаг. Тийм учраас оройн нэг унтахынхаа өмнө доор хаяж нэг 5-10 минут нэг зөөлөн сунгалт хийгээд гоё тайвшраад гүнзгий амьсгалахаар бас унтахад маш сайн тусалдаг шүү. Тэрийг бас туршаад үзээрэй та нар маань. За одоо болохоор энэ та нартай өргөжлүүлээд унтахыг одоо саад болдог муу зуршлуудын тухай хуваалцсан. Эдгээр зүйлсийг бас та хийж явах юм бол таны нойронд нөлөөлж болно гэсэн үг. Тэгэхээр эдгээр зүйлсийг аль болох хийхгүй ээжэж та нар маань сайн унтахад туслана гэсэн. За нэгдүгээрт нь болохоор унтахын өмнө махан хоол идэхгүй байх. За махан хоол маань яадаг вэ гэхээр бид нар одоо энэ зургийг сайн мэдж байгаа тийм нарийн гисний хан байгаа тийм нарийн гисний хан дээр юу байдаг вэ? Ашигт бактериуд байгаа тийм. Тэгэхээр ашигт бактериуд маань өөрөөсөө триптопин гэдэг юм бац ялгаруулдаг. За тэгээд тэр бац нь одоо бидний нэг унтуулахад туслах мелатонин гэдэг даавар ялгаруулахад тусалдаг байхгүй юу? Гэтэл бид нар одоо нөгөө орой яг унтахын өмнө их хэмжээний мах идчих юм бол тэр одоо мелатонин ялгаруулах процессыг ерөнхийдөө нэг үгээр их мах итгэхээр мелатонин ялгаруулахад ашигт бактериуд маань мах задлахад анхаарлаа хандуулаад бидний унтахад тусалдаг даавар одоо амин хүчлийг ялгаруулах зогсошдог гэсэн үг. Тэгэхээр та нар маань одоо хэрэг ажиглаж байгаа сургалт хийснээс хойш бид нар та нартай унтахын өмнө ашигт бактеритай хүнс уулгаад байгаа шүү дээ, тий тараг уулгаад байгаа. Тэр маань бидний нойрыг дэмждэг одоо ашигт бактериуд маань нойрыг дэмждэг амин хүчийг ялгаруулахад нь бас тусалж байгаа гэсэн үг. Тэгээ мэдээж маш олон хүмүүс нь бас бичдэг байна л да. Одоо нойр маань ингээд сайжирч байгаа, ингээд сургалтанд орж ирснээс хойш нойр маань их сайн боллоо гэж байгаа маань бид нар бас ашигт бактерийнхаа төвшөнд нойр одоо дэмжих тийм амин хүчлүүдийг бас аваад байна гэсэн үг байгаа. Тэгэхээр ашигт бактери бол бидний бүхий зүйл нөлөөлдөг. Нөгөө second brain хоёр дахь тарих гэдэг байгаа чинь ийм учиртай. Тэгээд дээр үе тэгдэг гэсэн чинь их мах идчихээр шүн мангас зүудэлтэй шүү, хар дардтай шүү гэдэг юм. Тэр яг үнэн. Яагаад гэхээр мах маань нөгөө задрах процесс маш хүнд шингэдэг хаа шүү дээ. Тэгээд задрах процесстэй бидний одоо нойрыг бас хэрэг болгоод бие маань амарч чадахгүй нөгөө хоолыг задлахад хамаг энерги зарцуулах нөлөөлөд идэг. Тийм учраас болж игэл унтахын өмнө махан хоол идэхгүй байх нэ. Өдөртөө нар дээр байх үед хамгийн одоо хүн чиндэг махан хоол идвэл сайн гэсэн үг тийм ээ. За хоёр дахь нэг зүйл нь болохоор бид нэр энэ арх согтруулах хундаа буюу алкогол гэж байгаа тийм ээ. За манай шав бас асуусан мэсэн шүү дээ одоо орой пив уудаг туршилтаа за эсвэл орой вино уудаг туршилтаа тэгжээж нэг сайхан унтаад идэг гэж бодоод идэг те та нар маань мэдээж алкогол таны тархийг ингээд унтуулахад туслана. Гэхдээ арх одоо нэг шил вино нэг одоо үрэнтэй вино уудаа гэж эсвэл нэг лаз пив уудаа гэж тэгэхэд яадаг вэ гэхээр нөгөө нэг яг унтсны дараа 10-3 цагийн хооронд ялгардаг 4-5 даавар байгаа шүү дээ. Яг бид нэрийг залуужуулаад тэр дааврны ялгарах хэмжээг нь 50% байх болгочдөг. Та унтаж болно те. Унтаад байгаа хэрнээ нөгөө нойрноосоо авах ёстой зүйлээ авч чаддгүй гэсэн. Хэрэв унтахын өмнө алкогол, спиртний төрөлтөө янз бүрийн зүйл хэрэглэж юм бол. Тэгэхээр энийг болохоор хүмүүс мэдхгүй орой нэг одоо вино те ингээд балгаад унтчихаар сайхан унтдаг гэж бодоод идэг. Гэтэл яг үнэндээ нөгөө унтчих үед дааврууд нь бүрэн ялгарахгүй байгаа учраас нойрноос авах хэрэгтэй бид нарын бие маань нөгөө нөхөн сэргээгт үйл ажиллагаа маань удаашраад идэг гэсэн. За кофеин буюу одоо кофе яага те кофег бас ер нь унтахаас хамгийн одоо наан дээр 6 цагийн өмнө зогсоосон байх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр кофе маань 6 цагийн туршид саяны нөгөө нэг бидний урд нөөцсөн даавруудыг ялгаруулах процессыг бас 50%-аар бууруулж чаддаг байгаа. Тэгэхээр хамгийн одоо багтаа гэдэг чинь 6 цагийн турш тийм үйлчлэл үзүүлдэг учраас бид нар 10 цагт унтж байгаа юм чинь бараг 4 цаг гэхэд кофе 4-өөс хойш хоёроос кофе ууж болохгүй гэсэн үг байна хүртлээ. Тэгжээж энэ кофений нөлөөг биднэрт нөлөөлөхгүй гэсэн. Манай гэр бүлийн хувьд кофе уухта яг өглөө ганцаар арай уудаг тэрнээс хэтрүүлдэг. Тэгхийн ба шууд ингээ биеинд маань нөгөө нэг юм буруу үйлчлээд байгаа нь мэдрэгддэг. Зүрх хурдан цаглаад нөгөө кофений агуулмжийг биднэрт одоо ерөөхдөө сэргээж маягийн үйлдэл үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр болж өгвөл ер нь үдээс өмнө кофега хэрэглээд үдээс хойшлог кофега хэрэглэх хэрэггүй тэр маань шууд бидний одоо нойрон нөлөөлдөг гэсэн үг ээ. За тэгээд
ингээд найрны хичээл маань энэ 7 хоногт орж дуусла. Та нарт маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр та нар маань энэ бичлэгний доор маргааш 2 багш нь асуулт хариултын файл орно. За тэгээд Улаанбаатарын цагаар 11-ээс ховдын цагаар 10-аас гэсэн 11 цагт та нартайгаа лайваараа уулзъя. Та нар маань хүссэн асуултаа ер нь өнгөрсөн 3-7 хоног тий нөгөө эрүүл амьдрах 4 зүйлийнхаа бүгдээрээ 3-ыг нь үзэж дуусчихлаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 хичээлтэйгээ холбоотой ер нь хүссэн асуултаа доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ та нартайгаа маргааш уулзъя. Түр баяртай.